Яарвал даарна гэж айхтар философи байна. Хамгийн хайртай хүмүүсээ хажуудаа суулгаж бид бүхэн өнөөдөр автомашинаар аялж амьдралаа залгуулж байна. Тийм болохоор та яарад хэрэггүй. Хүрэх газар цаашаа зогтохгүй шүү дээ. Зөрж байгаа хүндээ хэдий тусдаа өөр өөрийн унаан дотор сууж байгаа ч гэсэн Боломж нь байдаг бол зай тавьж өгөөд зайгаа тавиад өгсөн жолоочд бас орсон хүн нэргээ талархлаа илэрхийлээ сурчвал Хамгийн гол эрхэмлэх чанар бол хариуцлага. Өөрөө жолооны ард суусан л бол тэрийг маш сайн ухамсарлаж ойлгож хурдаа зөв зохистой тохируулж явбал Бүгдээрээ аз жаргалтай, дээрэс нь уур бохимдол, стрессгүй сайхан байх нэ гэж би уриалмаар байна. хол замд явахдаа сайн явж байна уу гэж асуудаг болохоос биш. Хурдан яваад ирв. Чи хэдэн километр цагийн хурдтай ямар удаа явбаа гэж хэлдэггүй сте ах туу. Тийм учраас та бүхэндээ дахин хэлмээр байна. Хүн болгон автомашин барихтаа яаралгүйгээр хурдаа тохируулж Өөрийн болон гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө, хамт олонныхоо амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн төлөө Бие бинийгээ хүндэтгэж уурлах биш. Бие биендээ ухаанаар хандаж нэг нэгэндээ сайхан инээмсэглэлийг үлдээцгээе. Хариуцлага гэдэг юм бол одоо яг жолоо барьж байгаа хүний гар дээр байдаг учраас жоохон хариуцлагатай хандаад хөдөө гадаа явж байгаадаа ч гэсэн хайр татны хүмүүсээ аваа явж байгаа гэдгээ санаад тийм нэг хүлээцтэй өөрийгөө ийм байх ёстой шүү гэдэг бодлыг байнга өөртөө одоо жолоо барьж явах үедээ одоо суулгаж явах. Аль болох дор бүрний ухамсартай, хүлээцтэй биеиндээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой гэж уриалж байна. хамгийн эхлээд нэгдүгээрт хавь орчноо өөрийгөө хүндэтгэл хайрлах. Тэгэх юм бол одоо тэр сайхан бодол чинь хань жил одоо ойр тойронд байгаа зам зурья бүх хүмүүст хүндэтгэл болж очих юм аа л гэж. хит яарсаас олж нэг насны амьдралаа хадах вэ? Залуусаа яарад явах уу? санаа зөв бол заяа зөв гэдэг зориод очивол амжихын цагт энүүхөө оронд бас яарад явах вэ? Яарад явах вэ? Яарч болохгүй шүү. Ерөөсөө л энийг би яарад явах вэ? яарад явах вэ? яарад явахтай аянд би нэгдэж байна. За ингээ бүгдээрээ замын хөдөлгөөнд оролцохдоо яарад явах те. Яарад яах вэ? Яарад яах вэ? Тэгээд бүгдээрээ яарад яах вэ? яарад яах вэ? Тийм болохоор би энэ аянд нэгдэж байна.